Он сарын 25-нд шин чанарын бүтээмж хөгжлийн түүч хамтарсан сурвалжлагын баг хятадын үүлэн тооцооллын хөндий хэмээн нэрлэгддэг Өвөр Монголын Өрдөөс хорны Хөх хотын 20 гэр шин дүүргийн хөгжилтэй танилцлаа. Уг дүүрэг нь тооцоолол ба хиймэл оюун ухаан, биологийн шинжилгээ ухаан, ирээдүйн мэдээлэл, хүнснээ боловсруулалт гэсэн дөрвөн үндсэн чиглэлд тооцоолол дата, нам өндрийн эдийн засаг, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл боловсруулалт ба хүнээ нөөцийн үйлчилгээ зэрэг дөрвөн салбарыг эрчимтэй хөгжүүлэн эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжиж байна. Хөх хотын 20 гэр шин дүүрэг нь хятадын үндэснээ зүүн бүсийн датаг баруун бүсэд тооцоолох төслийн 8 төв, 10 том дата төвийн төвлөрлийн нэг юм. Мөн хятадын том датагийн ерөнхийлсөн туршиц гол бүс, Өвөр Монголын Өрдөөс хорон ба Хөх хотын дижитал эдийн засгийг хөгжүүлэх гол бүс гэдгээрээ орон нутгийн өндөр чанартай хөгжилд чухал хов нөмөр үзүүлж байна. Одоо 20 гэр шин дүүрэг маань нэлийн одоо яг дэвшилтэй технологиг багтаага дата төвүүдийг байгуулж байгаагаар нэлийн онцлогтой харагдаж байна. Тэгээ Монголд бас сүүлд сэддит төв, баян шүү дэд төв гэдэг ингээд зохион байгуулна гэдээ явж байгаа боловч яг одоо энэ шигтэй ингээд бүр дата төв түнчлэн боловсон хүчнийг бас энэ дээр яг бэлтгэх дээр нэлийн анхаарч байгаа нь бол нэлийн таалагдж байна.